Hi guys, шинэхэн бичлэгтэй тавтай морил. Энэ удаагийн бичлэгээр яд залуугийнхаа төрсөн өдрийн тэр хавьд болсон влогийг хүргэж байна. Тэгэхээр өнөөдөр 4 сарын 20 бэлгэн ирсэн байна. Тэгээд задлж үзье заяа. Тэгээд задлчаад эргүүлээд яг нөгөө нэг өгөх юм бэлгийн цаасандаа боон. Манай найз залуу CS тоглолттой байхгүй юу? Тэгээ Монгол зэнтэртэй амар дуртай. Тэгээ би ингээд юу хөө амар удаан ботсон байхгүй юу? Тэгээ ингээд анх уг нь Монголоос ирэхээс өмнө Монголоос 4 сарын 1-нд ирж байгаа шүү дээ. Угаасаа ингээд төрсөдөр юу хөө гэж бодож байгаад энийг авч өгд юм уу гэж бодож ирсэн би гинт ингээд за байж өөрт нь байж магадгүй гэж одоо тэгээ би яг захиалгаас өмнө асуусан байхгүй ингээд асуух маягаар жоох ингээд тойруулж байгаа асуусан байхгүй. Тэгсэн чинь харин байхгүй гэсэн. Тэгээд одоо энийг хідүүлээ боцгоё. Би өчтөр юу захиалсан байхгүй юу? Амар хар харагдаад байна. Чимэглэх шаар мар захиалсан байхгүй юу? Уг нь 101 дэлгүүрээс авчиг гэж бодсон чинь ингээд нэгээр нь авах жоохон үнэтэй болох гэдэг юм сайн тэгээ Amazon дээрээс захиалсан. Яг үндэ нэг ялгаагүйсэн болохоор Amazon дээрээс захиалсан. Тэгээ юм хоёр юм ирсэн байна. Нэг нь чимэглүүд нь нэг нь нөгөө хийлдэг юм байна. Оо ямар сөхөрхө авсарах юм бэ? Ийм хар цагаан өнгөтэйг сонгосон. Төрсөн өдрийнх нь өмнөх өдөр үлхий гэж бодож чинь. Маргааш болохоор бид хоёр Футисавагийн тэр аваар жоохон тэмдэж байгаа далайн эрэг мэрэг орж үзээ. Тэгээд би хоол ээж авч явах гэсэн өнөөдөр юм Бентоны хоолны сав авсан. Хоолоо бэлдээд маргааш өглөө босгоо би орой хоолныхаа материалуудыг бэлтжээд маргааш өглөө бэлэн болгоод авч явна. Төрсөн өдрөөр нь би стейк шарж өгье гэж бодож байгаа байхгүй юу? Өмнө нь шарж үзэж байгаагүй заяа. Гэхдээ зүгээр бичлэг үзээд болох юм санагдаад байгаа. Тэгээд ийм стейк шарахад температур чухал юм шиг үлээ. Тэгээ би ийм температур хэмждэг термометр авсан. Хүнсний термометр. Ингэж ангуудаа мах руугаа ингэж зоогоод доторх температурыг мэдчих болно гэсэн үг. Сонирхолтой. Тэгээд тэгжээж яг гоё болох юм санагдаад тэгээд юм авсан. Тэгээд ийм лаа авсан. Ямар хөргөн байгаа сте. Лаага асаах лайтер асаагуур авсан. Стейк шарахад юм юу хэрэг болох юм бэлээ. Хавчаар. Тэгээд манд хавчаар авахгүйсэн юм хавчаар авсан. Тэгээд гэртээ зүгээр юм хүнсний утга флос шүдний утас гэх юм. Тэгээд ийм Бентоны халбах сэрээ авсан. За ийм хоёр давхар юм байна. Дээр ийм хөрхөн амбрушны зүрхтэй. Оо энэ чин дотроос авахтайсэн. Оо ямар хөрхийн ийм дивайдертэй юм дотроо. Тэгээд доороо ийм савхтай. Тэгээд ийм ямар хөрхийн юм бэ? Энэ дотроо ингээ хоолоо игээд тэгээ ингээ савхаа ингэж хийчихэнгүүтээ эндээ ийм жимс мимс салаад малаад хийчих юм байна. So cute. Тэгээд чадвал маргаашийн влогийг оруулъя. Чадахгүй бол төрсөн өдрийнх нь өмнөх өдрийн нэрийг бэлтжиж байхдаа харуулъя. За hi guys. Би нэг цагийн өмнө гэртээ орж ирсэн. Өнөөдөр манай найз залуу бид хоёр Иношима арал дээр очисон. Тэгээд гоё далаа үзсэн, аквариум үзсэн, дельфины үзүүлбэр үзсэн. Тэгээд тэрний бичлэгийг би яг YouTube-д зориулж хийгүү. Гэхдээ Instagram дээр reel орсон байгаа. Тэгэхээр та тэр дельфин, аквариумд ямар сонин заваан хөөрдөм амьтад үзснийг миний Instagram reel руу ороод үзээрэй. Тэгээд би ирж явах замдаа юм авсан. Ийм таваг авсан. 100-ийн дэлгүүрээс Daiso-оос авсан баггүй. Тэгээ энэ болохоор энэ таваг болохоор 500-ийн нийтсэн. Тэгээд такстайгаар 550 буюу Монгол мөнгөөр нэг 13,000 авсан юм уу? Ер нь бол маш хөөрхөн заяа. Тэгээд хамгийн гол нь би ч одоо ер нь бол энэ байранд нэг удаа амьдрахгүй нэг жил мэлэл амьдрахгүй юу? Тэгэхээр угаасаа нүүж тараа нүүхтэй одоо авч явах хайгнууд гээд би ер нь бол юм хөнгөн юм авч байгаа. Тэгээ энэ болохоор юм шаазан заяа. Гэхдээ маш хөнгөн. Пявер бол биш. Гэхдээ яг бүрийн шаазан биш. Амар хөнгөн. Тэгээд би маргааш бишээ нөгөөдөр найзлынхаа төрсөн өдрөө стейк хийж өгч байгаа байхгүй юу? Тэгэхээр надад байдаг нь болохоор ийм хөнгөхгөр ийм аяга уйдаг. Тэгэнгүүт стейкийг чи ийм аяганд тавих чинь амар мангар штэ. Тэгээ би тэгж бодоод таваг авсан.
Энийг нь авчлаа. Ийм 5 гэн. Тэгээд дахиад ийм бэ. 2 5 гэх юм хөрхөн. Тэгээд эртээд нөгөө нэг ийм термометр авсан гэсэн шүү дээ. Махны термометр. Энэ тэгсэн чинь энэ ингээд амар тэг зайгүй ирсэн байсан байхгүй. Тэгээд би сая ийм бас дайсуугаас зайг нь аваад ингээд хайдлт нийцэндээ одоо ингээд ажилтдаг болсон. Тэгээд ийм шаар бас авсан. 20 тоотой. Би сайн нас имдэлсэн. За юу гэнш нөхөө хайр үрж байгаа юм уу? Өнөөдөр гэрээ баг зэрэг цэвэрлээд тэгээ маргааш өглөө болохоор сайхан зад цэвэрлж агаад гэрээд чимэглээд тэгээд төсөөдрийнх нь өглөө хүнсээ цуглуулсан тэгвэл бас маргааш цуглуулж чамаар стик энэ муухай олчих магадгүй. Ер нь бол яг тухайн өдрөө л авсан дээр явах гэж бодож байна. Тэгээд өглөө эрт босоод юмудаа цуглуулах байх. За маргааш уулзъя. Бай. Би уг нь одоо home tour хийгээгүй байгаа. Ингээ бараг хамиг юм харуулчихлаа шүү дээ. Ерөнхийдөө бол энэ хананд би ингээд happy birthday гэдэг юм наагаад тэгээд ингээд шаарнуудын тэнд наая гэж бодож байгаа. Энэ хан болохоор би ингээгүй угаасаа орж ирэхэд юм байсан. Гэтэ энийг нэг тоохгүй орчихороо заяа. Өнөөдөр сайхан чимгэлж таад маргааш өглөө босоод маргааш өглөө харин хамгийн гол нэрт босох хэрэгтэй. Тэгээд хүнсээ цуглуулад тэгээд эрэхт нь хоолоо бэлдээд байж гин гэсэн үг. Цагаан шаарнууд энэ цагаан шаар ер нь бол жоохон царай муутай байдаг. Гэтэ яг уу за ийм хар шаар байна. Тэгээд миний хамгийн дуртай байгаа дотроо ийм цаастай ийм өнгөгүй шаар. Одоо ингээд жоохон царай муутай харагдаж байна. Гэтэ хийлчээр гоё харагдана. Тэгээд дараа нь хийг нь гаргах ийм сорвол байна. Ямар сонио шаар нүрээ муухай байна. За тэгээд нөгөө юмаа наах ийм хоёр талтай налдаг юм байна. Энэ хөрх юм. Энэ ч юм бол ерөнхийдөө нөгөө төсөлт мөксөлтөн дээр айгүйх ийм шар хийлдэг байсан. Тэгэхээр ингэж оруулж агаад нээр гарын ажиллагаа шаардах нэ. Йоо. Бараг 5 6 игээд ядарчлаа. За энэ бол ингэ болчихлоо. Oh, so cute. They gon' take your face off. It's about drive, it's about power. We stay hungry, we devour. Put in the work, put in the hours, and take our towers. Like in some more in my veins, my culture banging with strain. Гуг нь бол ингээд наага дууссан байсан. Тэгсэн чинь ингээд өсгөнүүд нь эхнээсээ унаад ийн. Тэгэхээр би маргааш жоохон дөхүүлж агаад наад юм уу гэж бодлоо. Тэгээд жоохон скотчор сайн наахгүй бол уг нь тэр зүрх мөрөх од мод гэд наацсан байсан чи бүгдээрээ унаад ийн. Тэгэхээр маргааш хідүүлээ яг final product харъя. Тэгээд энэ шаарнуудыг би бас өлөх үү яах уу гэж бодоол юм. Өлөхөөр бол бас маргааш өлгөө дөө. Тэгвэл бас унаадах юм. Oh my god guys. Би чимэглэл бол хийгээд дууссан. Тэгээд нүүр мүрээ буудаагүй гэсэн чинь манай найз залуу цагийн дараа гуйна гинэ. Тэгээд нааша нэг алхам гэхэр нэг цаг жоохон гарангийн дараа ер нь л ирчих юм байна. Миний хоол болоогүй байгаа штэ. Бисээ төмсөө тавьчлаа. Одоо махан амтлаа. Мэдлэг хийн жоохон хөөрхөн болчмоор штэ. Нүүр мүрээ будчмаар штэ. Ажил нь амар их тусчлаа. Би 5 гэж ирэх болов гэсэн чинь гүйсэн байна. Ямар ч байсан хойно скотч наатсан чинь айгу хөөрхөн тогтчихлоо. Тэгээс нэг хитэн жимс авсан тэднийг угаагаад гаргаад тавьчихмаар байдаг. Орж ирэхэд нь би өгнө шууд төсөөдрийн дуудуулаад ялууг нь үлээлгч мээр байгаа байхгүй юу? Тэгж амжих нь. Би өгнө төсөөдрийн амар удаа үлээсэн. Тэгэл амар эртнээс л төлөвлөж ийсэн. Тэр үг амар цаг маа төлөвлөд унтсан чинь сая бялуу хаагаад арил удчихлаа. 5 минутанд нүрэ бодох юм байна. Уг нь бол миний төлөвлөгөөгөөр өрөөгөө өчигдөр чимэглээд өнөөдөр зүгээр хүнсээ цуглуулаад хоолоо их байсан байхгүй юу? Тэгсэн чинь энэ өчигдөр арай бүгдээр унтсан. Тэг хүнсээ цуглуулж явахдаа бичлэгээ гэсэн чи тийм хугацаа байсангүй. За болчихлоо шүү дээ. За одоо гэс хоолоо махан амтлаад хаа. Би бичлэг хийж яг үндэ амжихгүй хаа.
Тэг. Oh shit. Надад байгаа штэ. Нэр гэсэн юу? Гэтэ энэ хоёр нь надаас яг G Pro зүгээр G Pro гэдэг байхгүй. Би чам байгаа юу гэж асуусан мэс тий. Энэ байхгүй. Гэтэ яг энэ шиг байгаа. Гэтэ энийг би бас авдаг байж гэж харамсаж байсан. Би яг чам Гэтэ сарлан цагаан өнгөтэй юм уу? цагаан өнгөтэй. Ямар царилэг юм. Тийш шалах юм уу? Аим. Наа чи нэгээсээ нэг 3 грамм л зүрхтэйсэн шүү. Энэ доотлыг авчихсан л та. Би доотлыг авах. Юу юм ятах чи? Жохон өндрүүлэгч. Юу энэ баг нара. Би маус ямар тэнтэй гэдэг мэдэхгүй бол хатаа ичтэй миний маус. Юу. Миний маус хажууд нь юу юм бэ зүгээр. Хан тийм уустай. Чолоо юм ааши. Руутыг авахгүй юм. Йоо энэ гэдэг ямар аим юм бэ? Минийхээс бүр хамаагүй юм хүн юм.